За өнөөдөр 14 мега төслийн ерөнхий танилцуулгатай танилцж байгаадаа баяртай байна. За төслүүдээ ерөнхийд нь багцлаад харах юм бол төмөр зам барих төсөл 2, кокс химийн 2, зис боловсруулах 1, төмөрлөгийн үйлдвэр 1, алт цэвэршүүлэх 1, ус дамжуулах хоолойн төсөл, ураны төсөл, газрын төс боловсруулах үйлдвэрийн төсөл гэнгээд. Тэгээ эрчим хүчний 4 төсөлтэй байгаа. Тэгээ өөрийнхөө өнөөдөр Гантөмөр сайдаас асуух асуулт эрчим хүчний төслүүд рүүгээ чиглүүлж асууя гэж бодож байна. Ер нь өнөөдөр аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орон дээр энэ төслүүдийг авч ирж ярилцж байгаа нь хүртэл ер нь аливаа манай улсад явагдаж байгаа аж үйлдвэрчлэлийн санаачлагуур эрчим хүчнийхээ их усүр дээр очиод гацаа дүр зурагтай болоод ихтэй холбоотой гэж боддгоо. Тэгээд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Легийн голын төсөл, сэргээгдэх эрчим хүч 5-7 дулааны цахилгаан станц гэдгээр 4 төслийг харахаар нийтлэг асуудал нэг цаг хугацааны асуудал нэг тийм доо яахаа бид нар яг мэдэхгүй байгаа юм шиг. Жишээ нь Эрдэнэ бүрэнгийн усан цахилгааны төслийг болохоор 2018 он засгийн газраас тогтоол за энэ усан цахилгаан станцыг барья гэд орсон байна. 21 нөхцөлтөөр гардуулах нөхцөлтэй гэрээ хийгээд 20 нөхцөлтэйгээр гэрээг байгуулад 23 онд болохоор 3 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулад 25 онд үндсэн зураг төслөдөө 7 жил дамнаад явж байгаа юм байна. Барилга угсралтай ажлыг хийнэ гэд танилцуулга дээр гишүүдэд өгсөн танилцуулга дээр байгаа. Эгийн голын усан цахилгааны энэ станцын төсөл хизээ ихсэн нь бол танилцуулга дээр ирээгүй. Миний л мэдхийх олон жил яваа. Тэгээ одоо сэлэн мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг судлах Монгол Оросын эрдэмтэд нийлээ сулгаа хийж байгаа юм байна. Тэгээ өмнө нь бас хийгдэжсэн юм шиг санагдах юм. 26 онд үр дүн гарах юм байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ гишүүдэд танилцуулсан танилцуулгууд дээр болохоор салхин наран гэж 2 байгаад нарны цахилгаан станцын тархмал байдлаар зохион байгуулах боломжтой байна гэдэг дүгнэлтээ л одоо ярьсан байна. За тэгээ 5-7 дулаан цахилгаан станц бол бүр 2020 онд бүтээн байгуулалт эрчимжүүлье гэсэн засгийн газрын тогтоолтойгоор өнөөдөр хүрсэн байна. Тэгэхээр төмөр сайдаа бүгдээр ер нь эрчим хүчний төслүүдийг мега төсөл нэр доор ингээд том төслүүдийг барьж явах нь оновчтой биш юм уу? Жижиглэх ёстой юм лөө. Хувийн хвшилтэд тулгуурлаад явсан нь илүү онох байсан юм бол одоо ер нь яг яах вэ? Танай бол нэлээд сайн ажиллаж байгаа засгийн газар хамтарсан байдлаар их олон зүйлүүдийг хурдан хугацаанд хөдөлгөлөө гэж бол харж байгаа. Эрчим хүчний төслүүдийг эхлээд бариад авчмаар байна. Энэ дээр таны төлөвлөгөө юу байгаа вэ? За, Гантөмөр сайд асуултанд хариулъя. Тэгэхээр би түрүүн танилцуулгад их тодорхой хэлсэн Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийн асуудал бол сая өнгөрсөн оны төгсгөлд шийдэгдсэн. Тэгээ бид нартай зүг их олон гишүүн бас Шанхайд очиж асуудлаа шийдсэн байгаа. Эгийн голын цахилгаан станц мэдээж хэрэг одоо хийж байгаа судалгаа бол өнөөдрийн байдлаар бол энэ цахилгаан станцыг барина гэдэгт бол эргэлзэхгүйгээр алхаж байгаа. Гэхдээ энэ бол бас Оросын холбооны улстайгаа ярьж шийдэх ийм ажил байгаамаа. Ярилцахаас өөр аргагүй юм байлээ. Тэг ярилцаад явж байгаа. Огт хамаагүй гэж бид нар дураараа бас ярмаар байгаа юм. Тэгэхээр таны хэлж байгаа одоо санаануудыг бол бид нар бүрэн хүлээж авч байгаа. Энэ эрчим хүч шийдэгдэхгүйгээр үйлдвэрлэл бол шийдэгдэхгүй. 5 толгой сэргээгдэх 2 бол цэвэр манай дотоодоос хамааралтай. Энэ дээр бол цэвэр эрчим хүчний яамны үйл хэрэг. Эндээс одоо шүүх сэргээгдэх бол дандаа хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэхийн тулд бол их усүр одоо нөгөө хинээр юу хийх вэ гэдэг асуудал тулцсан байгаа гэж би ойлгож байгаа. 3-4 томоохон станцын төслийг одоогоор зарлж гин гэдэг нэг үн аялцуулаад хамгийн хямд үнийг санал болгосон тэр хөрөнгө оруулагч нарт бол яг сэргээгдэхийнхаа эрхийг өгөх юм байна. Тийм учраас бол энэ дээр нэгдсэн мэдээллийг цоожилсрын сайд ойрын үед засгийн газар дээр танилцуулна гэсэн ийм чихтэй байна. Харин бид бол 5-7 цахилгаан станцын тухайд бол 2 дугаар улирал багтаага тодорхой шийдэл гаргахыг цоожилсрын сайдд бол засгийн газар чиглэл өгчөөд одоо бол яг тэдний одоо эрх хэмжээний хийх ажлууд бол хийгдээ явж байгаа гэдгийг хэлье. Тодорхойлсон.